Цагийн байгууллагын зохион байгуулалт сайтай гэсэн үгээрээ. За одоо ингэээс өөрийгөө та заавал ингэж хэрэггүй. Тань өөрөө чи байдаг шинжүүхийг болгож. Тэр нэгээс 10 гэжтэй тэгээд ороод байна шүү дээ. Сайн бүгдээрээ за энэ дээр тэгвэл 11 шинжээ шүү дээ. Энэ танд бас байгаа болж байна. Бүгдээрээ. Би яг хэрэгцэх гэдэг шүү. Сонсож юусоо аяа зэрэг ярьж байгаа. Тэрнээс босч хугацаанд баригддаг байгаа шүү. Хугацаанд баригддаг зэрэгцэж ярих хоёр бол байна. Тэрнээс хойш мөсөн байхгүй. Сонсдог зэрэгцэж ярих байгаа. Сонссон байна. Яг насаалтууд ер нь бол бас нийтлэг шүү. Яг бүр ингэж зэрэгцэх гэдэг нэг зэрэгцэх гэдэг татаж байгаа. Би чи юу вэ? Сонсностой гэж байна. Босдноо гайгүй өөр өөрөөхөө ингэж ададын хичээж штэ. Сайн байхыг хичээж хариуцлагатай байх гэж оюун соёлоо явуулж хүний хүндлэг гэж бүгд юмыг баримтлалыг болгоо. Тэгээд үйл ажиллагааны явцад зэрэгцэж яг магадгүй тэр бас ажлын нөхцөл байдлаас болоод цаг гарах юм асуудал гардаг. Төрөл нийтлэг. За баярлалаа. Маш чухал зүйлээр хоолой. За энд нэг дугуйраараа бид нэр гол бүтэгийг авсан шүү дээ. За энийг юу гэсэн байгаа вэ? Энэ гоцыг өнгөрөх үедээ байсан байна. За одоо сонсож байна уу? Одоо сонсож байна уу? За энэ нөлөөлдөг эерэг зүйл гэсэн. Хайр халамж. Төвчээр. Эрхүүргээ ухамсарлах. Сайн ярилцах. Биеийн хүндэтгэлтэй хандах, сайн ярилцах. За тэгвэл энд нөлөөлдөг сөрөг хоёр зүйл. Ариг юм хүчээр хийлээ. Ажилгүй бэл. Үйл ажиллагаа. Санхүүгийн бэрхшээл. За энийг яг энэ тойрог юу гэж үзсэн бэ? Нийгэм. Хэмжээ хязгаар.
Нийгмээс тогтоосон хэн хэмжээ. Нийгмээс тогтоосон хэн хэмжээ. Энэ даваа дотроо болж ирэх хэрэгтэй тийм. За араамандаа гэдэг шигтэй. За тэгэхээр яг ингэж аваад үзэх юм бол таны яг энэ хавтаа өөрийнхөө үйл ажиллагаанд баримталж байгаа үндсэн зарчим чинь бол яг энэ битсэн зүйлтэй чинь шууд холбоотой байгаа. Та анзаараад үзээрэй. Та тэр тухайн групп эргэл нөлөөлөх зүйлийг ажилдаа ингэж харддаг юм байна. Сөргөөр нөлөөлөх зүйлийг ингэж харддаг юм байна. Тэгж хэвчэн байна уу хай? Яг өөрөө. Тэгэхээр энэ та өөрийнхөө битсэн энэ талаасаа илүү тухайн гэр бүлийн асуудлыг яаж хийх гэсэн үг нөө. Нийтлэг танд харах хандлага байдаг юм байна. Тэрийг та энэ дээр бичсэн юм байна гэсэн. Энэ төвцийг бол тэр гэр бүлийн хамгийн чухал авч үлдэх ёстой зүйл гэдгийг та энэ дээр энэ хацаг гэдгээр тодорхойлсон байна. Тийм ээ нөө. Хардаа тавхан. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр харилцан ажиллагаа өөр өөр байгаа. Энэ дээр чи тэр яг үгээр нөгөө бидний өөрсдийн үнэлэмж, бидний өөрсдийн одоо юу гэх юм бас юмыг бодох гэдэг юм уу те өөр талаас усгах тэр зүйл болон эрүүл зуршлагчдын хувьд өөр өөр юм одоо бид байдлаар байгаа байна. Гэтэл хамгийн гол бидний зорилго юу вэ? Тухайн гэр бүлийг эргүүлэх. Зөв. За ийм судалгаа байна уу? Эхлэр чинь дахиад жилийн дараа, тухайн хугацааны дараа орж ирдэг тохиолдол байна уу? 2 сарын дараа орж ирж байна. 30 жижиг орж ирж байгаа. 30-чод орж ирж байгаа тохиолдол байна уу? Тэгэхээр энэ дээр нөгөө 32-ийн дөрөвдөр байгаа тийм аа нөгөө мэрэгжлийн хөндлөө илгээх нөгөө тэр гэр бүлийн ойр дотны хамаатан садгуудын хамгийн тухайн асуудал бас тодорхой эрхүүлэлтэйгээр оролцуулах нэмж чухал гэж харж байгаа. Тэгэхээр тухайн хугацаанд сэтгэл хөдлөлөөрөж гэдэг юм уу эсвэл шийдвэр гаргаад интегрээд явуулчихдаг эргээд дахиад хараад ирж байна гэдэг чинь энэ нөгөө яг тэр нөгөө нэг бие хүнийхэн сэтгэл зүйн талууд нь нэгдэж өгөхгүй байгаа байхгүй. Тодорхой хугацаанд болчоод эргээд дахиад тэр үсээ нөгөө арааш үтэн яах нь нийлэхгүй болж таарч байгаа. Зарим гэр бүл чинь гэр бүлийн оролцоогоор эвлэрдэг чинь зарим гэр бүл чинь хөлбөмбөгийн оролцоотой салхинд явдаг шүү дээ. Тэр бас хацуу бас байдгийг манайх нэг юм. Тийм. Хөлбөмбөгийн аав ээжийн оролцоо Надаас энэ самар хэрэгтэй байдаг. Эсвэл энэ хаарт авчи. Сэтгэл судлаачдын донд нэг юм үг байт юм аа. Манайх ярьдаг хүн ар гэртээ суухгүй гэдэг. Яг үндэ бол хүн ар гэртээ суудаг ба гэж нэг практик дээр үгээд өгөхгүй сэтгэл судлаачтай. Хүн тухайн үндэ одоо би ер нь аав ээжтэй чинь сууж байгаа, сахагчтай чинь сууж байгаа шиг ярьдаг штеп. Тэгэхээр практик дээр бол хүн ар гэртээ суудаг ба гэж нэг үг байна. Энэс үүдтэй бас хавхны сайн хэлдэг нөгөө эргээд гэр бүлийнх нь магадгүй бол наад чинь бүтэхгүй наад чинь болохгүй сал гэдэг тийм шийдвэр төрүүлж байгаа. Тийм одоо гэр бүлийнх нь байгаа. За одоо яаж вэ? За одоо яаж вэ? Болж байна уу? Одоо болж байна уу? Одоо яг юу гэж байна?
За тэгэхээр сая бид нэр юу бичсэн байгаа? Энэ самбар дээр бичсэн байгаа. Хамгийн сайн одоо зүйл нөгөө юу вэ гэж. Тэгэхээр энийг байна. Бид нэр эндээс бичсэн байгаа чинь. За төвчээр байна. Бидээс бичсэн чи сэтгэл гэж байгаа. Идэх ёстой гэсэн тийм. Туслах ёстой гэсэн нөгөө зөв сонголт шийдвэр хийх мэдээ туслах ёстой гэж байгаа. За сонсох ур чадвар өөрөөр шүүмжлэх өгөө бидээс сонсох ёстой нөгөө оролцоод эргэсэд байж болохгүй гэж чинь энэ дээр гэж энэ. За хүндлэх гэж ямар ч нөхцөл тавьсан хүний хүндлэх гэж байгаа. Өөрийн боломжийг мэдэх ба шийдвэрлэх гэсэн байна. Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэх гэсэн байна. Мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж энэ дээр бид бичсэн баг хилийг нь яасан бэ? Энэ дээр биччихсэн байна. Тэгэхээр энэ дээр соёл зам ашиглах болон бас чухал мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна гэж байна. За тэгэхээр энэ дээр бас нөгөө бидний үнэт зөвийн энэ зөрчмөөр болов уу нөөцийг хамтлах гэдэг зөрчим байна бас маш чухал тавигдаж байгаа. За тэгэхээр магадгүй нууцыг хадгалаагүй гэсэн үгтэй маш олон юм асуудал гарч магадгүй нөгөө ховжиг цуу яриа тий. За эсвэл бидний өөрсдийн нэр төр доор бууж идэх юм уу батгах. За магадгүй хамт ажиллах хэрэгтэй бол бас таарсан дороо. Тийм учраас өөрсдөө мэдсэн нууцыг явуулах хадгалах гэх. За энэ дээр бол бид нар нууцыг хадгалахтай бол харьцангуй их одоо өндөр хувьтай байдаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө зөвлөгчийн одоо үнэт зүйл гэж таарч байна. Зөвлөгөө туршлагчийн гол үнэт зүйл юм байна. За одоо би зурчлаг чиглэх талаасаа биш хуучин талаас чинь асууя. Ер нь гэр бүлийн юугийн засчвал одоо тодорхой зүйлүүд нь болохгүй байгаа юм шиг тэмцдэг төрдөг бай. Нэг гэр бүлд янз янзын асуудал байгаа л да. Гэхдээ та зүгээр хуучин талаасаа ингээд гэр бүлүүдийн ингээд байдлыг анзаарчих нь юугийн ер нь ингээд нэг засчвал болох юм шиг мэдрэмж төрж идэг бай. Хуучин талаасаа штэ. Ийм одоо хүндэлтэй хамт хүндэлтэй одоо ойлгуулаад цасан чад дээр жүжигтэй хамт болсон байна. Бидэнтэй ярилцж байхдаа чи тэн дээр тэгж бодсон байж гэж хэлдэг байхгүй. Бидэнтэй ярилцсан энэ оролцоогоо юм уу гэх юм. Бидэнтэй би яриулахаар аюул гэж. Чи энэ дээр тэгсэн байх юу гэдэг. За өөр санаа байна уу? Зүгээр одоо юу гэдэг өөр эмэгтэй хүний зүгээс, эгч хүний зүгээс, ээж хүний зүгээс гэр бүлүүдийг тодорхойлоход аав хүний зүгээс, ах хүний зүгээс гэр бүл гэдэг ямар үнэтэй зүйлээ юусоо дандаа сонголт нь буруу байдаг. А тэгээд дээрээс нь ярих зүгээр нэг ингээд одоо юу гэмдэ хараад надад юм аа зүйл хийж бодоод байна. Тэгээд би энийг их хүмүүс дээрээс нь сайн ярьж чадна. Яг үгэнд гомдсон шүү дээ. Би шал өөр талаас ирсэн чи би ч ойлгохгүй шүү дээ. Би ч надад ингэж харагдаж чи надад таалахгүй ярьж яагаад болтгүй юм би гэж бодоод байна. Тийм учраас ярилцаад явд ойлголцоод байна. А тэгсээр одоо юу гэдэг ингэ хүндлэл хангах тийм гэж байна. Энэ миний сонгож явсан амьд. Би энийгээ бүлэхгүй шүү дээ. Ерөөсөө зүгээр л өнөөдөр би энэтэй уулзчлаг ингээд юм манай залуучуудын сэтгэхгүй ерөөсөө үлдэж
үзүүлэлтээ би олоод авчлаа. Энэ чинь миний одоо юу нэг биений юу лээ? Нэлээд юу ч ямар ч юм хамт байна гэсэн ашиг илэрхийлэх үгүй. Тэр нэр бол ерөөсөө заалгачд хамаагүй юм шиг зарим үед санагдаад байна. Өөрөө миний сонголт зүгөө энэ бол эцсийн шийдвэр мөн үү гэж хэлэхээ ерөөсөө мэдгүй юм даа гэж боддог шүү. Энэ насны тэр бүрийн сүмч бас хүүхдийг ерөөсөө сонголтыг ерөөсөө хэвчүүлж үздэхгүй. Хүүхдүүд дэлгүүр суултаад гэсэн хүүхдтэй шийдвэр ингээд би хүүхдтэйгээ уулзсан хүүхдтэй харж үзэн гэдэг байгаа юм байна. Яг тэр уулзсан харж үзсэн хэсгийг хүүхдтэй чинь гэдэг ерөөсөө ойлгохгүй. Хамт усаа ерөөсөө ингэж нөгөө ийдтэй мөнгө тийм тэр ясч хаа тэр гоо чиний хаах байдлаас болоод байна шүү. Ирэх мэд хөө одоо нөгөө хүүхнүүд ч одоо ерөөсөө агуулгад ийм их сургууль ихэнх дээр болсон. Тэр өөртөө хүүхдээ мас чиг ирээ ажил хийж байгаа. Нийгэмд ихтэй байсан үстэй тэгэхээр өөрийнхөө шиг хаалгаж чадахгүй тэгж чадахгүй гэдэг юм уу те машинтай хэдэн сар хоёр жишээ болгонгод яаж ч амархан өөр хүн авчихсан. Ихэнх нь лобиор санагдаж байгаа гэж үзээд сабаа үзээд нөөдөнтэй хацаадтай шиг настай тийм залуу усууч хэцэл орж ирж байгаа шүү дээ. Үнээр сав гэж бодлоо яриад байсан юм уу? Тэгэхээр нөгөө тань бас хэлээд байгаа бол үнэн шиг байна. Хоёр байлаа. Өөрөө хэлж байгаа бол үнэн шиг хэцүү. Яагаад энэ насанд чинь ийм амархан гэрлээ, ийм амархан сабаа байгаа цаад юм байна гэж ойлгохгүй юм шиг байна. Хоёулаа хэлээд мэдээд авах бодлоо үнэн шиг байна. Тэр харилцаа ерөөсөө гэр бүлийн харилцааг нарийнхан болцсон юм. Одоо зүгээр ажиглал битгий гэр бүлийн салтаас. Хоёрдугаар зүгээр ингээд ирж байгаа юм тэр цөөхөлдөө залуу үеийн эмэгтэйчүүд хичээлээ. Энэ хөрөнгө ерөөсөө би гэр бүлээс сална үр хүүхд маань унжих гэж юм гэж ерөөсөө бодохгүй. Хамгийн түрүүнд ямар санал тавихад энэ гэр бүлийн хурдан энийг гадаад явахаас өмнө юм уу аль эсвэл энэ хөрөнгөө захин зарцуулахаас өмнө дэлхийн асуудлыг бодож шийдэж өгөө. Би энэ хөрөнгөтэйгээ үлдмээр байна гэсэн саналыг шуудаад авчихсан. Энэ бас аавч ажиглал. Тэр бас энэ хөрөнгө тодорхой болсон юм даа сэтгэлээсээ энэ хөрөнгө ирэх мэд тодорхой болсон. Бас ингээд дамбай дамтаж магадгүй гэсэн бас энэ болгоом харагдаж илээ.
боловсралтай айгүй байна. Нэг сургууль төгссөн боловсралтай боловсралсан хүн болж юусаас төлөвшөхгүй хүн болж төлөвшөхгүй ярьдаг. Нийгэмд эцэг байр сууриа биш үнэт гэж ойлгож байна. Ерөөсөө боловсралсан хүн гэж ямар нэг юм миний бодлоор үнэхээр хүн чанартай хүн амьдралаа аваад явдаг бүх чадвартай байдаг хүндэс нөлөөлөж байгаа шүү. Тэгэхээр одоо бүх цагуудад би юу гэж хамгаалж чадахгүй байна л да. Үргэлж ингээд гомдолтой байна. Започват маань. Би авч явж байгаа хинжтэй, гэр бүлээ авч явж байгаа байх хинжтэй. Тэгээ уйсан мэдсэн харсан үзсэн ч бүх нэг зарим хэсэг нь бодогдоод байна. Тэгээ яаж хөглөх юм аа гэж байна. Тэгээ дандаа сонгох буруу юм. Тэгээ юм байх юм биш үү? Гадаад аюул монголчууд ажилтдаг учраас одоо энэ салж байгаа улс орны бас одоо зүгээр өөрийнхөө юм дээр бишээснийг яриад байгаа шүү дээ. Ирж байгаа хүмүүсийг дандаа тэнд ажиллаж байхдаа хамтран амьдрал зохиосон. Тэгээд хүрч ирээд эдгээр чинь бас дундаас бүгд явж байгаа байхгүй нэгээс хоёр байгаа шүү дээ. Тэгээд энэ хүрч ирэхээр амьдралын нөхцөл өөрчлөлт юм уу? Гадны нөлөөлөл гэр бүлийн хүчин зүйл байдаг юм уу? Нийгмийнхаа байдлаас шалтгаалдаг юм уу? Савд бас байна. Дандаа гадаадуудаа ингээд хамтарч нэг байр байсан чинь нэг ажил дээр байсан. Одоо нэг сурч байсан бол нэг ажил дээр сонгох юм болохоор уулзаж ажиллаж ажиллаж байна. Тэгээд нэгээс хоёр хүүхэдтэй очсон. Тэгээд хүрч ирээд амьдралын яг өөрчлөлт юм бас хавах юм. Энэ бас асуудал бас хавах үед гэж юм. Тэгж үгүй юм уу гоо гэж гэж байгаа. Тэр ихэд тэр дундуур мараад гэсэн тэрнээс мессеж өгдөг тэрээс язанаарч тэр үнийг өөрөөс бас тэр дундуур мараад байдаг гэсэн. Тэгээд тэр надад нөгөө манай тэр хамтран амьдарч байсан тэр бүхэнд аваад тэр одоо сэтгэл хөдлөсөн байсан. Тэр нөгөө тэр Аяхгүй байна юм шиг байна. тэрийг яаж бицүүлж тэр Амтны дайсан байх шүү. Миний өрдөөс тэрийг өнөг зүйлийг авах зүйл хамтран амьдарч байгаа биш. Ямар нэгэн хариуцлага байхгүй. Яг манай төвдөрөө. тэрийг сонгож авч тэр бүр юм байна. Тэгэхээр бүгд яваад хариуцлага байна гэсэн бид бодоо. за манай эндээс бүгд хэлбэл зэрэг авах эндээс эмэгтэй залуутай болоод би эмэгтэйгээс хатгацаа гэдгээс илүү манай эмэгтэй өөр хүмүүстэй болоод болцооч За ийм асуултандаа бид нэр хоорондоо саналж байна. Нийтлэг яг ингээд хувь хүнийхээ зүгээс тав бүдээр энэ гэр бүл салбарын дээр юу хамгийн анзаардаг вэ? Юугийг засчвал хамгийн болмоор юм шиг санагддаг вэ гэдэг асуултанд хариулт авч байна. Сонсож чинь одоо байна сонсож байна. Энэ гэрүүлийн харилцааны дуусах зүйлээр болохоор хүүхдийн аранч гэдэг асуудал гэрүүлийн байдаг аранч гэдэг асуудал одоо энэ гэрүүлийн юм болсноос дараа автчих юм байна гэдэг. За. Тэгээд чатар одоо бид үсгэж байна. Одоо хоёр гурван хүүхэд
진짜 왜 있어? 아하. 가끔씩이라도 들어서 왔어 이거 매진데 이제 나 가끔씩이라도 자, 제가 제일 있을 때 너무 이게 비슷했잖아. 이름이 뭐지 저서 뭐지 뭐시고 이름이 미쳐서 이름도 잘 너한테 가서 이름이 뭐지 나한테 가서 이 구르기 나한테 뭐지 제 매일 이쪽에 시선이다 되는다. 그래 맞아요. 이게 구제 이닝 낙서는 뜻도 어때요? 이제 나한테 무슨 낙서 맞다. 내가 이제 가슴수 제 무슨 소리가 뭐야? 기름 좀 알게 못해. 어서 나기서 어서 내가 알게 못 찾아오는 마음으로 이때는 백스도 제 기름진 이슈진이 구르기들이 요구했는데 기름과 왔으니까 와서 이래서 그런 가까이 있고 좀 있고서 갖고서 자주가 없고 좀 있고서 자보다 나도 그거를 어떻게 좀 가서 doctor어서 마찬가지로 진짜가 영화인데 그 인생사 어가 있다가 구글 이때는 가서 또 힘들어 어지고 누구로 어지고 이 말을 듣는데 그 스스로 또 이까라 나간다 안경 거기가 이모로는 막 이때가 그렇다 니가 있다 그렇다 그것도 이제고 디스도 이제는 빈대 구제다 한고 내가 먼저 알고 빈다 뭐 이고 내가 기운이 약속 비슷한 얘들 기운이 막히네 이런 것들도 어서 나왜 나도 있다 어서 맞지 이해했지 들렸지 나도 내가 어렸을 이 맞고서 너가 마음도 놓칠 미니가 왔어 기운이 미쳤죠 아까 왜 낙동을 한다 이신을 눈으로 미니가 왔어 아마 비 맞고서 맞지 고쳐도 그렇게까지 수가 있으니까 비 넘어다 우리 눈좀 하나 되는 걸 비 좀 어떠더래? 자, 왼쪽 다시 한번 있을게요. 나온다. 자, 왼쪽. 오, манай аймагуудаас самтана. нийтлэг одоо гараад байгаа яг ямар асуудал байна? Гэр бүл яг манай ямар асуудал байна? За баярлалаа. За өөр ангас сэтгэлээс миний анзаарсан нэг юм асуудал байна. Одоо нэг гэр бүлийн дотоод хүчин зүйлүүд тэрээс гадна гадаад хүчин зүйлүүд ямар ч найз нөхдийн хүрээлэл уу шүү дээ. Одоо найз нөхдийн хүрээлэл, ажлын хүрээлэл ч юм уу. Тэрнээс шалтгаалаад одоо гэр бүлийн амьдрал тасар Машинаа ихтертэйгээ ярилцах хэрэгтэй байдал бол найзуудтай ч ярих. Манай ингээд одоо маань хөл ингээд найзуудтай л очиж. Тэгээд нөгөө найзууд нь болохоор гэр бүлийн эсрэг нөгөө мэдээлж мэдээ зөвлөхөө. Тэгээд нөгөө хүрээллээс гарч чадсан. Тэгээд найзуудтайгаа ингээд уулзч уучраад гэр бүлтэй тавих анхаарал суулжсан юм шиг. За хоёрдугаар болохоор одоо нөгөө сошиал медиа гэж яриад байна шүү дээ. Одоо нийгмийн харилцааны хэрэгсэл. Энэ аюул гэр бүлийн асар их хордон болж байна. Одоо нөгөө Facebook, Twitter асар их мэдээлэл нэлээд авч байна шүү дээ. Тэгээ одоо нөгөө сошиал медиа аюул хурдтай нэг болсон. Тэгээд тэр дундаас одоо гэр бүлээ яг авч болдгийг маш хэцүү болчиход байна. Одоо ялангуяа одоо Facebook одоо яг сошиал медиагаар дамжуулж нөгөө гэр бүлээс гадуурх харилцаа энэ харилцаа асар их нөлөөлж байгаа гэж би үзэж байна. Тэгэхээр нийгэм дээр одоо Монголын өөрийнхөө нөгөө уламжлалтай гэр бүлийн одоо хисап гэж яриад байна шүү дээ. Тэрийг л жоон сурчилж өгөх хэрэгтэй юм шиг сураад байна. Тэгэхээр нөгөө барууны кино, барууны одоо нөгөө Facebook, TV-ээр буусан тийм. Тэгээд бүх юмнууд ерөөсөө баруунаар байсан. Яг Монголын гэх юм ерөөсөө одоо гэж байна. байна гэж
асуудалтай байна гэдэг. Сонголтоо буруу хийсэн эсвэл насан залуу гэдэг нь бага багтаа хийсэн сонголттой үүдтэй холбоотой зүйлүүд байдаг юм байна. За гадаад явах гэдэг юм уу гадаад гэр бүл болохтэй эсвэл Монголоос гадаад руу явж байгаа болохоор гэр бүл сонголтоо байдаг юм байна. Хүүхний өөрийн хариуцлага буюу гэр бүлдээ өгж байгаа хүний хариуцлага гэдэг зүйлөөр байхаа болохоор юм байна. Залуу наснда хэрэгж байгаа сонголтоо хийж байгаа тохиолдол юм байна. Эмэгтэйчүүдийн боловсрол гэсэн өндөр байгаа. Нөгөө боловсролтой эмэгтэйчүүд бас гэртээ судалтай холбоотой юм байна. Тэ? Өөр нийгмийн оролцоо төлөвс энэ би зүгээр нэг нэмэхээр сайхан би хоёр живтэй уулзлаа. Социологч нийгэм судлаачтай ямар зүйл монголчуудын дунд ингээ анзаарлаад байдаг гэр бүлтэй оролцоо багасхын одоо хэрэг өөр бус зүйлийн оролцоо нэмэгдэх. Жишээлбэл нийгмийн оролцоо гэдэг нь улс төрийн оролцоо нэмэгдээд байдаг. Гэтэл улс төр нийгмийн оролцоо ихтэй юу багасаад байна вэ? Гэр бүлийн оролцоо багасаад байгаа. Энэ бол Монгол яг одоо сүүлийн одоо 5-8 жилд анзаарэгдэж байгаа юм үзэгдэл ихтэй. Оролцоо сайжруулах гэдэг яг нөгөө нийгмийн оролцоо сайжраад байгаа юм. Гэр бүлийнх нь оролцоо муудаад байгаа гэдэг энэ зүйлийг социологч хэлжээ. За тэгээд гуравдагч гэдэг буюу нөгөө хамтран амьдарч буюу гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байгаа хэвчээд энэ бол маш төвөгтэй болох юм байна гэж байна. За дараагийн сайн оногдсон хэлсэн хүүхний өөрийнх нь арашин гэдэг зүйл бол байнгын гэр бүлд өөртөө нөлөөлж идэг юм байна. Гэр бүл болохоос өмнөхөөсөн тэр арашин бол гэр бүл бусны дараа ч гэсэн нөлөөлж идэг юм байна. За сайн энэ дээрээс хэлсэн айх буюу энэ нөгөө бусад хамаарлууд байна л да. За нийтлэг энэ дээр ямар хамаарлал вэ гэхээр одоо онлайн хамаарлал гэж байгаа. За тоглоомын хамаарлал гэж байгаа. Залуучуудад нийтлэг орчин байна. Тэгэхээр тоглоом тоглодог гэдэг юм. Өөрөөр тоглоом гэдэг юм. Өөр онлайн тоглоом гэдэг юм. Тэгээд магадгүй ухаалаг утсан дээр тоглоомнууд байгаа. Тэгээд Facebook тэгээд архив хамаарлал асуудал юм гэж чамаа гэж ямар нэгэн асуудал донтох асуудал. Тэгээд донтох асуудал тэр бүр одоо хамаарлалт болох юм асуудал байна гэж тодорхойлж. За бүгдээрээ 11 болчлаа нэг 10 минут завсарлаад цай уугаас ахин гараад цонхнуудаа нэг онгоолгоод агаарыг хэлчихчих. Тэгээд бид одоо доо. За 10 минут завсарлаад аваад 연봉이 또 가겠다. 여기 러시아식당 우리 오지 샤르로치 아 근데 사무실 비치국에서 진주들이 다 없고 비치나네 энэ бол бас нийтлэг бидний нөгөө устдаа шүүмжлэж өөрийгөө шүүмжлэх ялангуяа өөрийнхөө бас энэ ур чадварыг одоо үнэлээ нэмнээс өөртөө шүүмжлэх ханддаг байхын чадвар бол маш чухал юм аа гэж үзэж байгаа. Өөрийгөө шүүмжлэх чадвар. За тав өдөр тутамдаа бас өөрийгөө шүүмжлэх практик дээр маш их сайн. Тэгэхээр өөрийгөө яг зөв шүүмжлэх бодиттой шүүмжлэх байх нь яг бидний ажлыг бол бас үр нөлөөтэй байлгах их чухал шинж юм байна. За
тэр хамгийн сүүлд байгаа бусадтай уулзраа болдог байхгүй яг энэ харилцааны чадвар гэдэг бол бас их чухал юм аа. Хичээлдэр бол юуны тухай нөгөө ажлын байрны стресстэй холбоотой. Тэгээд тэрнтэй холбоотой зүйлийг хоёрдугаар байдлаа ажлаа үнэхээр үйлчлүүлэх хийж хүсэж чадвал тэгээд заримдаа ажлаас маш их хашлах гэдэг юм уу. Дандаа ийм өсвөр ийм харилцааны цагуудтай ажиллаад байгаа ажлаас маш хашлах юм хэв шинжүүд гэдэг юм уу бид нэр ажиглагддаг. Тэгэхээр энэтэй яг одоо яг хэрхэн яаж ажиллах вэ гэдэг маргааш хэлцээ манай их чагаалах шиг бол. Тэгэхээр энэ бол бас их чухал шинж байж байгаа. Үйлчлүүлэхдээ хүсэж байгаа. За дараагийн сайн болох үндэс шаардлагаас одоо болохоор энэ сүлтгооны хувьд. За тодорхой тэр асуудлуудаа чин сэтгэлээс ханддаг ба хүмүүст хүндэтгэлтэй ханддаг ба мэдрэмжтэй буюу бусдыг ойлгож мэдэрхийг хэлнэ гэж байгаа. За хүнлэг байх, энэргүй байх, оюулг байх. Энэ бол сүлтгооны хувьд бол биднэрт тавьж байгаа шаардлага байх нэ. Зарим тохиолдолд бас тэгдэг нөө мэдлэгтэй байхаас илүү мэдрэмжтэй байх нь илүү чухал юм аа гэж тодорхойлдог шүү дээ тийм. Тэгэхээр мэдрэмжтэй гэдгийг зөвхөн практик одоо байдлаар хамгийн ойрхоноор тайлбарлах юм бол хаана хизээ хинтээ яаж хэрхэн харилцаа мэдээд байгаа хүнийг бид мэдрэмжтэй хүн гэж хэлээд байна. Тэгэхээр ийм мэдрэмж бол биднэрт бас маш чухал шаардлагатай байх нэ. Заримдаа магадгүй үгдийн асуух эхлээд асуух зүгээс асуултаа асуух ч юм уу эсвэл сүүлд нь одоо сонсгоос юм сонсоо өгөх ч юм уу энэ бол өөрөө яг хүний мэдрэмжтэй холбоотой зүйлтэй хичнээн мэдлэг байгаа мэдрэмж нь яг тэрэн дээр бид нэр зэрэг тутах юм бол бас одоо асуудлыг буруугаар эргүүлэхийн тал байдаг учраас мэдрэмжтэй гэдэг бол маш чухал зүйл.
За ийм биднэрт суртахууны шаардлага болоод тавигдчихэ. За энэ зөвлөгчийн имиж гэж байгаа. За энэ бас маш чухал зүйл гэж байгаа. Маш чухал зүйл гэж байгаа. Энэ юу гэхээр бид нэр үндсэндээ 5 шаттай. Нэгдүгüүрт нь юу гэхээр өөрийн хувийн сэтгэл зүйн онцлогоо сугнаа гэж байгаа. Тухайн төлөвлөрийн зорилгоч маань өөрийн хувийн сэтгэл зүйн онцлогоо суглах. За тавгүй ийм ажлыг хийсэн үү? Өөрөө өөртөөхөө хувийн сэтгэл зүйн онцлогыг сугласан уу? Би юу нэг зэрэг доктортай юм бэ? Би юу нэг зэрэг одоо амархан юм дасан зохицохтой юм бэ? Би одоо стресстэй юу? Стрессээ би хэр зэрэг зохицуулдаг вэ? Би хүний үгэнд хэр зэрэг одоо автомхай вэ? Сүрэг мэдээллийг сонсоод тэрнийг би одоо амархан өөртөө ингэж зохицуулж чаддгүй. Тэ? Би одоо ямар зан аншинтай, ямар темпераменттай хүн бэ? Гэдгийг судалсан уу? Тэгээд навигаторлоос усгаалсан чинь баг ер нь бол бодогдох юм. Бодогдох зүгээр ямар үлээ гэхдээ одоо тий яг одоо судлаад нэг өөрөө бодсон доо. За хоёрдугаар өөрийн биеийн онцлогыг судлах гэж. Тэгэхээр биеийн онцлог судлах гэхээр бие галбираа судлахыг юусэн хичээгүй маа. Яг үнэ эрүүл мэндээ тийм үү. Одоо нөгөө ачаалтаа чадвараа тийм үү. За тодорхой ажлыг ингээд аваад хэр зэрэг удаан үргэлжлүүлэх чадвартай байж гэдэг юм те. Энийг бид нэр хэлээд байна. За гуравдугаарт нь үүргээ тэр түвнээ мэрэгчлээ гэж ааш. Үүргээ гүйцэтгэх шаардлагатай бие хүний ба ажлын чухал чанаруудаа тодорхойлох гэж байна. Тэгэхээр тэрнийг бид хичээлийг хийсэн шүү дээ. Нөгөө нэг харилцааны чадвартай байх, хэрэгжтэй байх, сэтгэлтэй байх тийм. Бусдыг сонсдог байх гэх. За надад бие хүний зүгээс ямар чадвар шаарддаг юм бэ? Энд дээр бол хамгийн чухал зүйлийг бол би тавд нь бол нөгөө сэтгэл зүйн хувьд их тийм сэтгэлийн тэнхээтэй байх тийм юм болохыг өөрөөрөө шууд тусгаж аваад байдаггүй байх ч гэдэг юм тийм эдгээр жишээлэг нэрч болохоор За дөрөвдүгüүрт нь дээрх шатуудыг туусныхаа дүнд олж авсан мэдлэг дээр үндэслэн имижээ бүрдүүлэх хэрэгсэл гол шинжүүдээ сонгоно. За ингээд тавдугаарт имижээ бодит амьдрал хэрэгжүүлэх буюу илэрхийлэх гэж байна. Тэгэхээр бид нар имиж гэхээр зөвхөн нөгөө гадаад талаас нь ойлгоод байдаг. Тийм ерөөсөө биш гэж дарж байгаа. Өөрийнхөө биеэр хувийн сэтгэл зүйн онцлогийг судлах нь байна. Өөрийнхөө дээр ачаал баах чадвар, биеийн онцлогийг судлах нь байна тийм үү? Ажил үүрэг тэгээд бие хүний шаардлагатай шин чанаруудаа мэдэх нь байна. Тэгээд энэ олж авсан юм нэрээ мэдлэг дээр үндэслээд тийм имижийг бүрдүүлэх гол хэрэгсэл шинжүүдээ сонгоод тэгээд дараа нь энийгээ бид нэр практик дээр ингэж гаргана гэж байна. Тэгэхээр практиктэй жишээлбэл за ерөнхийдөө нэг хуульч хүний нэг имиж гэж байдгүй амьдрал дээр байгаа шүү дээ тийм. Багш хүний имиж гэж байгаа юу? Байгаа. Сурагч хүний имиж гэж байгаа юу? Байгаа тийм үү? За одоо их сургуулийн доктор профессоруудын имиж гэж байгаа юу? Байгаа тийм үү? Тэгэхээр
бид оноос нь тодорхой тийм имиж гэдэг тэндээ бид нэр одоо илүү идэвхтэй нарийн одоо авах хэрэгтэй байна. За би энэ дээр яг одоо энэ өөрийнхөө бөгөөд сэтгэл зүйн онцлог таних зүйлийг тийм зүйлийг тавьсан сэтгэл зүйн практик мэдлэг чинь тус болохоор хэдэн зүйлүүдийг би яг хэлээд яа. Имиж гэдэг нь Монголоор юу гэсэн үг? Дүр төрх биш үү? Би хүн гэж байгаа. Тэгэхээр би хүний сэтгэл зүй гэж яг одоо яг ямар бүтэц юу хэлээд байна гэдгийг би энэ тайлбарлаа тийм. Тэгээд хамгийн хэлбэрхнаа л тавхан тайлбарлаа тийм. За хүний тэгэхээр ерөнхийдөө нэг байшин гэдэг зүгээр зөвлөлөд аваад үзээ байшин. Тэгэхээр байшингийн суурь буюу нөгөө фундам гэж байгаа тийм үү фундам. Байшингийн суурь бол өөрөө доктортой байх хэрэгтэй. Зөв. Доктортой байх хэрэгтэй. Тэгээд байнгын үргэлжилдэг тийм зүйл хийхэд байгаа. Байнгын одоо байшин тийм үү. Одоо сайн боцод байхын тулд энэ бол өөрөө ингээд маш доктортой байх хэрэгтэй юм байна гэж. Тэгэхээр хүнд байдаг тэр доктортой шинжийг нь бид нэр юу гэж хэлээд байдг вэ гэхээр хааншин арашин энэ бол арашин юм байна. Бид нэр янз янзаар хэлдэг авир арашин гэж хэлээд байдаг тийм үү? Зан арашин гэж хэлдэг. За зүгээр арашин гэж хэлэх тохиол бас байна. За энэ арашин гэдгийг бид нэр гадаад өөр бүр илүү сайн мэддэг. Темперамент. Энэ бол хүний авир арашин юм байна. Темперамент гэж өөрөөр байшингаар ярих юм бол энэ суурь юм байна. Тэр байшингийн суурь юм байна. Тэгэхээр энэ зан арашин буюу энэ темперамент гэдэг зүйл чинь төрөлхийн буюу удамшлын хүчин зүйлээр нөхцөлдөх юм байна. Тэгэхээр энийг яг нь хүн өөрчлөөд авах боломж байж өгдөгтэй маш бага хувь гэж байгаа. Маш их оролцоотой, маш их хүч чадал гаргасны үр дүн гэж байна. Төрөлхийн буюу удамшлын хүчин зүйлээр нөхцөлдөх гэж байна. За тэгэхээр дөрвөн янзын нөгөө темперамент байгаа шүү дээ, тийм? Флегматик гэж байгаа, сангвиник гэж байгаа, холерик гэж байгаа, меланхолик гэж байгаа. Дөрвөн янзын темперамент байна. Энийхээ ерөнхий онцлогуудыг та бүхэн мэдж байгаа эсвэл би маш товчхон хэлээд явчихав. Маш товчхон хэлжээ тийм. За флегматик гэж байгаа. Энэ бол флегматик хүмүүс ямар хүмүүс вэ гэхээр буур суурьтай тийм үү. Тэгж амархан одоо шийдвэр гаргадгүй. Гаргасан шийдвэрийг тэр болгон өөрчлөлт байдаггүй. За бусдын өвгт ирэхэд бол тийм их чухал биш. Тэгэхээр өөр нэлээд бодож ий хөдөлтэй хүн болж таарч байгааз нухацтай, буур суурьтай хүн хэлээд байгаа флегматик гэж. Нэг их нөлөө одоо автаггүй өөртөө нөгөө өөрийн бодол өөртөө зөв гэж хөвчлэн боддог хүмүүс ахна штэ флегматикгүй тийм. Одоо миний норж байгаа хичээл бол тарааж гэсэн битрэтээр байх байгаа шүү. За сангвиник хүмүүс гэж байгаа. Сангвиник би нэр биччихье. Сангвиник. За энэ хүмүүс бол хурдан, түргэн, шалангай, за хитаачин, огцон түргэн хөдөлгөөнтэй. Флегматикуудыг гаднаас нь харахад ч гэсэн надад тодорхойлж болно. Их тийм хурдан ийм хөдөлгөөнтэй олон хүмүүс биш. Айжуу, удаан, айдуу зөөлөн хүмүүс ахна шүү дээ. За сангвиникууд бол их хурдтай. Хэл яриач гэсэн их хурдан.
тогтсон төргөн нүүр амны хөдөлгөөнд энийг дагаад бас хурдан бахад юм уу? Гарын хөдөлгөөнд нэлээд одоо оролцох нь. Энийг маш хурдан хүлээж авдаг. Буцаад маш хурдан реакц гаргадаг. Ийм хүмүүс гэсэн үг юм. За заримдаа бол нөгөө нэг бодоогүй байхдаа ярих тохиолдолч бий. Хэлцснийхаа дараа боддог. Тийм хүмүүс байдаг уу? Байдаг шүү дээ, тийм. Тэг чи би юу л гэж боддог ч юм. За энэ цаг үед бодож байгаа. Фильмаа биеэс бичиж. За дараагийн нь холиер гэж байгаа. Холиер хүмүүс гэж байгаа. За энэ бол омогтой, түргэн, шарттай. Гэтэ маш гэлцоо хүмүүс байдаг. Маш хурдан гэлцоо хүмүүс байдаг. Ерөөсөө тэр гэр орныг нэг тэмцэх юм бол ерөөсөө тэмцгээр болгох гэж юм. Ажлаа нэг гэлцоолох юм бол бүгднийг гэлцоолох гэж юм. Тийм хүмүүс байна уу? Байдаг тийм. За тэгээд хэл яриач гэсэн их хурдан түргэн. Гэхдээ энэ сангуйнкасаа ялгарч байгаа гол ялгаа гэх юм бол шартаа хүмүүс байдаг. За заримдаа их цухал ихтэй гэдэг юм уу? Ингээд жоохон юмнэр ингээд цухалдаг, хунддаг. Тэгээ хүмүүс их яаралдаг, өөрөө ч гэсэн их яардаг тийм хүмүүс байдаг. За дараагийн нь болохоор нэлээд хойлог хүмүүс. За маш удаан маш тайван гэхдээ тогтвортой байдлаа маш удаан алддаг. Эмзэг мэдрэмтгий. За өөрөөсөө болон бусдаас хамааралтай тийм шийдвэр гаргах талтай байдаг. За нэг зөрүүд бол маш их зөрүүд. Нэг суувал маш их сайн суудаг, өөрөөр гараас нь маш их сайн бүтээл гардаг хүмүүс. За яг хоо ер нь бол энэ дэлхийн нийтэд ингээ аваад үзгээд хамгийн одоо мундаг математикчид нийгдсэн хүмүүсийн 70% нэлээд хойлох темпераменттай гэж үгтэй. За тэгээд энэ дөрвөн темперамент маань дөрвөлээ хүнд байдаг. Дөрвөлээ байгаа. Гэхдээ нэг шинжний муу хоёр шинжийн бүх илүү давмгай байгаа. Та бүхэнд ч гэсэн их тийм байна. Тэ? Илүү давмгай байгаа. Ер нь бол нэг шинж нь илүү их давмгай байдаг. За тэгээд энэ темперамент тодорхойлох тест гэж байгаа. Интернет зүгээр темперамент тодорхойлох тест гэдээ орохоор асуултууд нь гараад ирдэг. Өөр боловсруулчтай. Энэ тестэн дээр би та бүхний бүгдээр ажилласаа гэж хүсэж байна. Дахиад нэг үзэхэд бид нар болдгоо. Нэг их цаг ч гэсэн бас ахгүй. Тэгэхээр энэ өөрөө өөрийнхөө бас бид нэг сэтгэл зүйн тодорхойлох шаардлага хэрэгтэй байгаа учраас энэ ингээд тестийг аваад үзээрэй өөртөө. Өөрөөсөө аваад үзээрэй. За тэгэхээр энэ темперамент гэдэг зүйл маань өөрөө амьдралын явцад гэж хамаахан өөрчлөгдөх зүйл юм биш юм байна. Энэ бол өөрөө тогтвортой тохиолдох зүйл юм байна. За нийтлэг манай одоо юу гэдгийг төр дээр ирж байгаа гэр бүлийн одоо энэ сэтгэл зүйн зөвлөгөөний гол агуулмжийн явах гэхээр хүмүүс нөгөө хүнийхээ энэ зөвлөлтийг өөрчлөх сонирхолтой байдаг байхгүй. Түрүүн бас энэ дээрээс нөгөө нэг хаашиг гэдэг юм хараад байна шүү дээ. Жишээ нь манай ихнэр өөрсдөө маш удаан. Гэхдээ энэ хүн ингээд ерөөсөө гэртээ ингээд нөгөө хийж байгаа юм айгу удаан юм. Энэ үнийг би ингэж удаан байлгамаагүй байна. Энэ нэг ерөөсөө таалагдах байна гэж байна. Эсвэл манай хүн айгу түргэн юм ааштай. Юм болол одоо ойлгож чаддаг юм авч иддэг айгу юм түргэн ааштай энэ үнийг одоо яах вэ гэдэг. Эсвэл энэ юу ч усан ингээд надтай юм ярьдаг ингээд үлээдэг байгаад байдаг. Одоо энэ үнийг өөрчлөх юм байна. Тэгэхээр яг энэ темпераментыг өөрчлөх боломж бол маш их хязгаарлалт болж байгаа. Нөгөө өөрөө хүсээ тэр хүн үнээр одоо мэржлийн үний заавартаагаар маш удаан хугацааны нөлөөлөлтөөр тэр үнийг
удаан хугацааны турш өөрчлөх үгээс энэ хүний хүснийхээ зургаар тэгж өөрчлөх маш их төвтэй хэцүү гэж байна. Тийм учраас энэ байдлыг энэ хүмүүст мэдээлэл өгч ойлгуулах гэдэг зүйл маш их чухал юм байна. Ялангуяа нэвтрүүлэн туршлах үйл ажиллагаа. За гэр бүлийн зөвлөгөөндөр ч гэсэн нийтлэг гардаг зүйлтэй нөгөө хүнийг шууд өөрчлөх гэдэг. Энэний ийм имэрлгүй өөрчлөлтүүд энэтэй би байх гэдэг юм. Тэгэхээр энэ бол өөрөө боломжгүй зүйл бол биш. Боломжтой. Гэхдээ энэ дээр удаан одоо хугацаа хэрэгтэй юм бэ, нөлөөлөл хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгох. За энэ дээр та өөрийнхөө ч гэсэн одоо шийдвэрийг хараад байгаа. За дараагийнх нь энэ нөгөө нэг аран шиг гэдэг. Нөгөө талдаа бидний бас нэг сайн аюул сайн мэддэг үг нь характер. Энийг бол бид нэр зан төлөв гэдэг үгээр мэднэ. Зан төлөв. Ямар зан төлөвтэй юм бэ гэж. Тэгэхээр зан төлөв гэдэг зүйлийг хүн бодвол хаанаас олж байгаа гэхээр нийгэм, гэр бүл, яг зөв орчинтэй хамт олон сургууль гэдэг юм те энэ зүйлээсээ энэ бид нэр характер гэдэг зүйл маань өөрчлөж байгаа. Тэгэхээр ямар зан хараншинтай байна гэдэг дээр маань дээр нь босч байгаа зүйл нь харна өөр юу болох вэ? Энэ характер гэдэг зүйл болж байгаа. Темперамент нь болохоор байшингийн суурь болох нь характер гэдэг маань байшингийн хан болчих юм шүү дээ. Тэгээд нөгөө бусдад харагдаж байгаа, ил харагдаж байгаа зүйл нь юу болох вэ? Тэр хүний зан төлөв буюу нөгөө характер харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс хоорондоо гэрлэлтэд юуг нь харж сууд юм бэ? Характерыг харж сууж байгаа байхгүй. Одоо өглөөс хойш бидний ярьсан юмнууд чинь гол харгалт энэ дээр харагдаж байна л да. Характер. Гэтэл тодорхой хугацаанд нөгөө хүн шиг дандаа байшин гадна талаас нь хараад авахгүй шүү дээ. Энэ дотор нь орно үстэй. Нөгөө ихний юм уу, өхөн юм уу те? Энэ дотор ороод амьдрсан чинь энэ суурь нь ямар юм бэ? Муу. Сул байсан байж болно. Муу байсан байж болно. Чамаагүй байсан байж болно. Эсвэл буруу цаймын цугцсан байж болно шүү дээ. Эсвэл маш гоё байшин дээр маш муу суурь байж болох. Эсвэл маш муу байшин дээр бас сайн суурь байж болох. Бас болно. Тэгэхээр хүмүүс яагаад нөгөө нэг нэгнийхэн гаднах энэ одоо байдлуудыг хараад би энтэйгээ гэрлээд нэг нэгэндээ татгатаад байна нөхөр энэ характер гэдэг зүйлээ бид нэр энэ байшин тэр чигээрээ юм байна гэж боддог байхгүй. Суурийг нөгөө харахгүй байхгүй. Нэрэл хүмүүс тэгдэг үедээ чи ямар суурьтай байшин бэ гэхээс ямар гоё байшин бэ гэж бид нар боддог үедээ. Чи ямар гоё шилэн барилга ямар өндөр юм бэ гэж боддог байхгүй. Тэрээс энэний суурь нэг ямар юм болоо гэж нэг хэлт гэж бид нар чи боддоггүй шнэ. За тэгэхээр ийм байдаг юм байна. Характер гэдэг зүйлийг тэгэхээр бид нэр нийгмээс, хамт олноос, сургуулиас, бусад орчноос олж авдаг юм байна. За түүний дээр энийг юу гэж тодорхойлж болох вэ? Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг үгийг бид нэр хэр зэрэг ойлгох нь хаад үлээ нүхтэй. Баяр татдаг шүү дээ сэтгэлийн хөдөлгөөн гэж бодох. Сэтгэлийн хөдөлгөөн гэхээр одоо зарим хүн бол айгүй реакцтэй байдаг байхгүй. Нэг үг хэлэнгүү чи юу юу гэдэг байгаа гэдэгтэй. А зарим нь болохоор тэрийг сонсоод ингээд сууж идэх ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бол өөрөө сэтгэлийн хөдөлгөөн. Зарим хүн ингээд уйлж байгаа, зарим хүн юу ч уйлаад сууж идэх ч гэдэг. Зарим хүн энийгээ сууж байгаа, зарим хүн юу ч энийг ихгүй гэдэг ч юм. Тэгэхээр энэ бол өөрөө сэтгэлийн хөдөлгөөн. Энэ бол байшингийн дээвэр. Заримийнх нь бол сэтгэлийн хөдөлгөөн хит хиттэй учраас нөгөө бороо орох тоолонд яаж ийн доошоо тусаал хэвтрээд юм гэж.
ерөнхийдөө бол сэтгэл зүйн бүтцийг авах гэх юм хамгийн чухал 3 бүтц нь бол ерөөсөө энэ темперамент, характер, эмоц гэдэг энэ 3 зүйл байна. За тэгээд энэ 3-аа хэрхэн яаж балансалж ийн гэдгээр тухайн хүний сэтгэл зүйн байдлыг бид нэр үйлж болж байгаа. Тэгэхээр тухайн хүний гэхээр та өөрийгөө ч бас үйлж болно гэсэн үг. Тэгэхээр энд нэг дүр зураг харагдана шүү дээ. Энэ одоо шилэн байшин байна уу? Шилэн байшин байхдаа ямар суртай байшин бэ? Дээр нь яг ямар юм бэ? Нарны гэрлийг шууд оруулаад идэг юм шилэн газартай юм уу? Эсвэл одоо юу гэдгийг энэ хамаг одоо хог навшаа оруулсан байдаг нэг юм дээр байна уу? Тэ? Эсвэл энэ бүр тагтаа уурлаад бүр ингэсэн дээр байна ч гэдэг юм уу те? За ингээд байшинд бол хаалах хэрэгтэй, цонх хэрэгтэй. За хамгийн онц төвчмаар хэлчихье. Байшингийн хаалах цонхнууд нь юу болж юм бэ? Хүний хаалах. Анхаарал байхгүй байна, халамж авахгүй байна гэхээр байшингийн цонх байхгүй байна гэсэн үг. Бид нэр цонхгүй байшин хэр зэрэг удаа амьдарч чадах вэ? Амьдралын чанар нь маш чанаргүй байж чадна. Ийм баамлаа судлаад байдаг. Нарны шууд тусгалтай өргөн зурдаг хүмүүсийн бүтээмж, шууд тусгалгүй өргөн зурдаг хүмүүсийн бүтээмж ялгаатай байдаг юм билээ. Дээрээс нь нөгөө сэтгэл санааны байдал бас өөр байдаг. Нарны тусгалтай өргөн зурдаг хүмүүсийн одоо тэр сэтгэл санаа бол хамаагүй тийм дээгүүр гэдэг байхгүй. Айгүй дээгүүр байдаг. Нарны шууд тусгалаас юм хоол гэдэг юм уу цохгүй өргөн зурдаг хүмүүсийн эмоц бас айгүй тийм хязгаарлалт нь бас таригдмал байх талтай байдаг юм билээ. Тийм тэр чинь хүний эмоц нөлөөлөж байна шүү дээ. Ямар сэтгэл зүйн яаж хоёр янзын нөлөөлж байна. Нэгдүгээр нь аюулгүй нөлөөлж байна. Хоёрдугаар нь өсвөр нөлөөлж байна. Эмоц шууд ашигладаг. Сөрөг мэдрэмжүүд илүү. Сөрөг мэдрэмжтэй байдаг. Сөрөг мэдрэмж авдаг гэсэн үг дээ. Бид нар жишээлбэл ингээд ямар ч одоо юу гэдгийг цонхгүй нэг юм хэд очиод үйлчлүүлэхээр бид нар яг ямар сэтгэл хөдлөв. Нэг талдаа аюу аюулгүй юм шиг санагддаг. Нөгөө талдаа аюу тийм сэтгэл түгшсэн юм шиг мэдэрч төрдөг юм зү тийм. Цонхгүй одоо жишээ нь гэр бүлийг оруулах хэрэггүй мэй гэж. Уулзалтаа хэрэггүй мэй. Уулзалтыг аль болохоор цонхтой гэхдээ хаалтаа хөшигтэй гэж байгаа байхгүй. Ийм нөгөө нэг цанаас нь нарны гэрэл тусдаг юм хөшигтэй өрөөдөг гэжтэй. Цагаан ийм өнгөтэй тэгсэн ирнэ цонх байгаа гэдэг мэдсэн мөртлөө хаалтаа. Одоо тэр шиг оо тийм яг энэ шиг байхгүй тийм. Баг зэргийн нөгөө нарны туяа орж явах нэвтрүүлж яах гэж энэ бол хүний юунд бол нөгөө эмоцод аягүй сайн нөлөөлөх гэж юм шиг байна. Эргээр нөлөөлөх гэж үзэж байгаа. Цонх шууд нэлээд байх юм бол нөгөө аюулгүй байдал нь алдагдаад байдаг. Магадгүй нэг давхарт бол хүн явах уу яах вэ намайг хаах вэ гэдэг юм тийм мэдэрч байна. Тийм учраас яг сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнүүд бол нарны тусгалд шууд тусахгүй цонхтой хөшигтэй өрөө байна гэж бүр тодорхойлсон байна. Тийм бол бас л наач бас л авч үзгээр асуудал юм байна л да. Зүгээр цонхгүй хэрэг байх юм бол гэрэлтүүлэг маш сайн байх хэрэгтэй. Зарим газар авах нэг тийм өвөстэй гэрэлтүүлдэг шин. Ямар цонхгүй мөртлөө ийм гэрэлтүүлэг бүдийсэн ч юм уу тийм. Тэр бол хүнд ингээд шууд эмоцийн зүгээр шууд доош унаа. Тийм учраас энэ гэрэлтүүлэг маш их сайн байх хэрэгтэй. Цонхгүй өндөр бол энэ нөгөө гэрэлтүүлэг сайн гэхээр нэлээдсэн нөгөө маш өндөр багтай юм биш. Ийм тэндээс нь ийм гэрэлтүүлэг яг одоо энэ ямар гэрэлтүүлэг үлээ? Ийм гэрэлтүүлэг, тэгээд ийм гэрэлтүүлэг зүгээр.
тодорхой нөгөө хүний эрх сэтгэлтэй байхад нөлөөлдөг байхгүй чи бид нар одоо харахгүй цугтай бол хичнээн гол сургалт байхад хэцүү. Магадгүй жоохон одоо юу гэдгийг сэтгэл төрхүүний сургалт айгүй тийм гоё цонхтой тэгээд намны гэр шууд туссан ч юм уу тийм өрөөнд авах хэрэгэд хүний эмоцийг даавал явчихна. За энэ дээр юм тэгэхээр эргээд энэ хүний анхаарал хадгалж идэг юм чинь яах вэ? Байшингийн энэ хаалт цонхнууд гэх юм байна. За барай хийгээрэй. За энэ бол өөрөө байшин доторх бүхий л одоо ийм зүйл тарих гэж бодож байна. Тэгэхээр нөгөө харилцаагүй байна, яриагүй байна, нэмийг сонсохгүй байна гэдэг чинь ямар ч тарихгүй байх байхгүй. Орж явахгүй, дагж явахгүй, бодож явахгүй байхгүй. Тэгэхээр хүн ийм юм их зэрэг дисгүй юм. Ийм дотоод ийм харилцаа байхгүй юм. Гаднаас харахад айгүй гоё шилэн байлаа дотроо орсон чи юу ч байхгүй байх юм яах вэ? Нохтохгүй шүү дээ. Нэг Монголын гоё үг гэдэг чинь нөгөө зан сайтай хүн болгон цуглал, зан сайтай нуран, загс болгон цуглана гэж дээ. Тэгэхээр энэний чинь цаана энэ нөгөө нэг хэлээрээ гэдэг юм байгаа байхгүй. Хэлээрээ буюу харилцаа. Тэгэхээр энийг юу гэж үзэж болох вэ? Энэ зүйл харилцаа гэж бодож байгаа. За Барайхан дурсамж ойлгох. Дурсамж ойлгох. За энэ айлын юу гэж та бодож байна? Энэ байшингийн ардаа шал таацахгүй. Тийм. За одоо тэгэл та энэ бодлоо. Одоо нөгөө орж ирээд байгаа асуудал юм байна шүү дээ, тийм. Юу бодож жишээлбэл шалгүй байл. Энэ яасан байх нь сайхан дурсамж хийдэг зүйл байхгүй дандаа тийм сөрөг зүйлүүд байгаа бол тэр хүн зүгээр зэмд шалан дээр байгаагаас юус ялгаагүй байна. Тэгэхээр одоо би энэ дээрээс юу хэлгээд нөгөө энэ зүйлүүдийг би зүгээр ингэ хэлбэрчлээд өгч байгаа юм чинь та зүгээр тэр айлыг үнэлээ гэсэн үг байхгүй. За дэлгэр миний дараа авах дэлгэр минь багш маань гэсэн ярина. Гэхдээ би энийг нөгөө нэг өөрийнхөө болон бусдын сэтгэл зүйг таних гэдэг дээр бас энэ давхар ингэ яриад байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ингэ бүгднийг сайн корректлаад ингэ ойлгоорой гэж хэлж байгаа. Одоо ингэ тэгэхээр ойлгож байна. Ингээд хүний сэтгэл зүйн бүтэц ингэ харагдаж байна. Тийм. Тэгэхээр манай нөхөр айгу ууртай бүхэмдэлтэй байнгын одоо юу гэдгийг төвшөртэй юм байдаг юм айлтаас байнга угаад байдаг гэдэг чинь тухайн айлын юу байх болцсон байна уу? Тухайн айл юусоо уур бүхэмдэлтэй хэрсэлгүй буюу унаа вирусээ байхгүй юм байна. Дээрээс нь шалгуу. Тийм. Анхаарал хандуулж явах болгоор юу гэж цог хаалгагүй байх гэж харж байгаа. За тэгвэл хамгийн айлгаж болох уу? Байнгын өөндөгч үед юм уу, өөрийг нь үнэлдэггүй байд юм уу, тийм эхнэрүүд тийм нөхрүүд байна уу? Байнга өөрийг нь өөлж идэг, өөндөгч байдаг гэсэн юм хийгээд байгаа мөртлөө хийдэг, нэг нь хийгээд байгаа юм тэрийг огт үнэлдэггүй. Чи тгийг ёстой гэсэн хандлага хаадаг. Энэ бол хамгийн айлгаж байгаа байхгүй. Тийм учраас тогтож чадахгүй байгаа гэсэн. Тэгэхээр айлуудыг ерөөсөө тань дээр ирж байгаа хүмүүсийг та ерөөсөө яг энэ юугаар ингээд бас тодорхой хэмжээгээр хараад авах юм бол энэ айлын энэ нэг байхгүй байгаа юм байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь энэ юу гэхээр тухайн дээр хоёр хүний хоёулангийнх нь суур зан агшин бол хамгийн чухал зүйл гэж байна. Тэгэхээр нөгөө асуултуудаа энээс асуух би нөгөө асуулт бол багж юм байсан шүү дээ. За сэтгэл судлаачийн зүгээр асуудаг асуулт байна. Хоёрын хамгийн одоо хоорондоо нийцүү байдаг ямар
зан чанар байна. Нэг нэрлүүлчихдэг байна. Тэгээд тэрийг нөгөөдгөө бүлийн ширж ийн үгүй юу гэдэг ярилцаа гэж байна. Би юм бодвол Тийм тийчээсэн шүү дээ нөгөө чи ингэж бодож ирсэн үү би ингэж бодож ирсэн гэдэг хүмүүс ч хоорондоо ярилцаагүй мэдээгүй явж байдаг байхгүй юу. За дараагийнх нь хэдийнээс яг тайрын асуудал хуцтаж ирсэн юм бэ? Хэдийнээс яг энэ асуудал гэрлэгтэй л үгдийн тийм асуудалтай суугаагүй ойлгомжтой шүү дээ тий. Нэг нэгийг анх хайрлаж захтаа тэгж байгаагүй ойлгомжтой тий. Тэгээд хэдийн үеэс хэлсэн юм бэ? Ямар арга хэмжээ авч ирсэн. Та өөртөө ямар арга хэмжээ авч ирсэн. Нөхөр өөрийнхөө арга бодгийг мэдчихэ гэж бодъё та. Тэгвэл нөхөр өөртөө яг ямар ийм арга замууд арга ашиглаж хэрэгжүүлсэн юм бэ? Хэрэгжүүлсэн арга хэмжээ байна уу? За зарим нь бол ийм уусны нөхрүүд байна те. Архины одоо ийм жилгээд явсан нөхрүүд байна. Арга уухгүй байх гэж тиссэн нөхрүүд байна. Эсвэл огч хамаас гаргаагүй нөхрүүд байна. Эхнэр нь эхлээд ахад уугаад байсан нөхрүүд байна гэдэг янз янзын арга замууд байна. Тэрийг асуух. Яг ямар арга хэрэгжүүлж ирсэн бэ өөрийнхөө зүгээс. За эргээд нөгөө хүн дээр эхнэр тэгвэл нөхрийн хайхгүй байх тал дээр ямар арга хэмжээнд авч ирсэн юм бэ? За зарим тийм гэр бүлүүдээ асуудал гаргаад байгаа хүн хичээгээгүй ирнэ. Нөгөө талаас нь маш их хичээл үзүүлсэн гэр бүлүүд байдгүй. Байдаг. Жишээлбэл эхнэр нь огт хичээхгүй байхад нөхрүүд нь айгүй чамд гаргасан гэр бүл бас байдаг байхгүй. За энэ асуудал хамгийн гол нь өөрөө энэ албануудаа ойлгох хэрэгтэй. Энэ бол хамгийн цөм одоо асуудал. Энэ болгоны дотроос нь байгаа. Хайр уугаад байгаа хэрнээ нөгөөдгөө ерөөсөө асуудал биш гэж боддог нөхрүүд байна уу? Байна. Хамгийн хэцүү нэг байхгүй. Их асуудал үүсэж юм. Эхний жишээлбэл уулахаараа нөхрөөгөө маш их амрыг гэж дайрдаг ийм одоо төрмгийн байдаг бол тэрийг нөхөр нь хэлээд тахад эхнэр нүггүй энэ бол байдаг хэцүү гэж хүлээд авч энэ бол хамгийн хэцүү байхгүй. Өөрийнхөө гаргаад байгаа тэр зан чанарыг гэдэг юм уу гаргаад байгаа тэр үйлчлийг хэвийн гэж ойлгоод байгаа хүн хамгийн хэцүү. Энэ хүн нөгөө өөртөө ойлгохгүй юм ирээд буцаад их нэртэйг нөхөртөө гэр бүлийнхээ ойлгох хамгийн хэцүү. Тэгэхээр энийг ойлгох. Гэр бүлээс гадуур харилцаа жишээлбэл үүсгэж энэ бол одоогийн залуучуудын байдаг юм шүү дээ. Энэ бол тийм сүртэй биш. Энийг манай ихнэр хүлээж аваад одоо явах хэрэгтэй гэж хандж байгаа гэр бүлүүдээс ирдэг байхгүй манай дээр. Тэгэхээр энэ бол хамгийн амт тохиолдол юм. Тийм учраас энэ нөгөө хүний гол нь асуудлыг ойлгуулж ирдэг байж хэрэгтэй юм аа. За энэ уулзалтын дээр бол хөвчлэн юу яадаг? Хоёулаа ярих бол тохиромжгүй хоёр тал хоёулаас ярих. Тэгэхээр энэ дээр бол ганцаарч хэлсэн уулзалт их өөр тохиромжтой. Өөрийнхөө сэтгэл зүйн бүтцийг өөрийнхөө цаас дээр сурах юм. Гэтэ энийг хин нэг одоо харуулахгүй надад харуулахгүй. Гэтэ та яг өөрийгөө сайн ярьсан юм байдлаараа миний ер нь харагдаж байгаа ер нь байш ямар байш юм гэдэг та нэг зураг хатгахтай дэвтэр дээрээ өөрөө бодож байгаа. Өөрийн суурийг тэ өндөр байх юм, өндөр барилга байх юм, эсвэл байш байх юм уу? Цонхон нэр дээр том юм жижиг гэдгийг өөрийнхөө сэтгэл зүйн бүтцийг тийм зургаар илэрхийлэх гэсэн. өөрийгөө байсан байна. Тийм. Автор суурийг бодсон. Шууд дурчих юм байшингаа.
бодож байгаа өөрийгөө бодож байгаа энэ дээр тайлбарсан байна. Сэтгэлийн хөдөлгөөн эмоцтой хүмүүс бол их өндөр дээвэртэй зурна шүү дээ жишээлбэл. Нэг юм шүү дээ. За тэгвэл энэ байшинтай ямар болохыг хүсэж байна? За тэрийг нь та яг хажуунаас зурчин. Яг ямар болохыг хүсэж байна? За баярлалаа. За яг юун дээр анхаарч засъя гэсэн байгаа вэ? Дээрээ юу, эсвэл одоо суурай юу, ханаа юу, цонхоо юу, хаалгаа юу? Өртгөл хэмээр нэ. Ахалцаа. Юу юм бол байшаа их сайхан гол гэж бодож байгаа. Өөрчлөлт гоё байлаа.